сайд хамтдаа агуулга болж байна. Хэрэг өдрийн зочдоо та бүхэн энэ сайхан өдрийн халуун мэдлэгийг өндөр дэвшүүлье. Сквадрын мэргэжлийн боловсролын сургууль 2005 онд анхудаа мэргэжлийн 2 ангийн нэг үйл ажиллагааг эхлүүлж байснаас хойш эдүүгээр 2025 оны байдлаар 51 багш ажилчинтай 355 суралцагчтай үүнээс 1 жилийн 134 суралцагч 3 жилийн ангийн 221 суралцагчтай 12 мэргэжлэр 5 сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2019 онд банклаг илтгэгдсэн. За 2024 онд олон улсын эко хөтөлбөрт хүрэл хэрэгээ авсан. За тусгал маань нийт 22 багштай үүнээс ерөнхий эрдмийн 9 багш, мэргэжлийн 15 багштай, Монгол улсын зөвлөх багш 1, тэргүүлэх багш 5, заах харагч 13 багштайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдрийн энэ сайхан өдөр Сквадрын дэх мэргэжлийн боловсролын сургуулийн хөтөлбөрийн зах зээлд ур чадрын гэрэл хэрэгцээг хангахад мэргэжлийн боловсролын сургууль Политехник коллежийн суралцагчийн мэргэжлийн ур чадрын нэгэн төлөв уран зориг өгч сэтгүүлч үнэг харилцан суралцж хамтран зөвшгийг дэмжих замаар стандартд нийцэн ур чадрыг хөгжүүлэх мэргэжлийн ур чадрыг олон улсын түвшинд өрсөлдөх чадвар бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол ур чадвар 2025 тэмцээн уралдааныг зохион байгуулахад бэлэн боллоо. Тэгэхээр энэ тэмцээн маань Африксоор дэвтиг аргамаа эхэлж байгаа таавлаа бодлоход таатарна. Энэ уралдааны онцлог нь сургуулийн шатндаа дахиад үндэсний хэмжээнд олон улсын хэмжээнд 3 удаа ууштай явдаг. Өргөмөд сургуулийн шатны үндэсний хэмжээнд олон улсын орондоо өөр стандарт нь ялгаатай байдаг. Үүнээс болоод бас зөвхөн үндэсний хэмжээний хадгалсан сургалтч маань төсөлч маань олон улсад амжилт үзүүлэх магадлалаас бага ийм байгаад байна. Энэ зөвхөн арилгахын стандартыг өөрчлөлт болгохын сургуулийн шатны зохион байгуулагдж байгаа Монгол ур чадвар тэмцээний стандарт үндэснийхээ хэмжээний стандарттай цаашаа олон улсын стандартыг ижил байдаг яа. Ингэж мэргэжлийн боловсролын сургуулийн байгууллагууд маань олон улсын зөвлөлд амжилт гарах ийм боломжтой байна гэж үзсэн. Тэгэхээр манай сургуулийн бас асаалаа олон улсын хэмжээнд олон улсын зөвшөөрлөж ийм юу бол мэргэжтэй боловсролын бэлтгэл гэсэн асаалаатай ажиллаж байгаа. Тэгээд энэ тэмцээнд маань нийтдээ 5 мэргэжлэр суралцж байгаа гарч байна. Тэгээд нийтдээ орж байгаа суралцагчтай эксперт багш нарт үнээр орж байгаа ажил багш нартаа бас бүгд амжилт хүсье. Энэ өдрийн мэндийг заавал одоо нэлээд төлөв хийсэн байна. Манай орчсуудад байж байгаа байна. Манай мэргэжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төлбөр 2004 оноос хойш эсэлтэй аваад явж байгаа. Би бас 2005-аас 2008 оноос энэ мэргэжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төлбөрийг бүгдүүдэд бас хэрэгцээ хичээлийг заадаг байсан. Тэр үед л одоо манай бүгд бас маш ихэвчлэн дүндээ оролцдог. Бас одоо улсын хэмжээний тэмцээн уралдаанд байр эзэлдэг бас томоодог байсан. Тэр үед одоо бидний шатраас бас мэргэжлэр одоо ажиллаж байгаа хүмүүс маш олон байдаг. За одоо энэ сумдуудад одоо манай хүмүүсүүд яг өөрсдөө хайртай засвар хийдэг ийм ажлууд бас нэлээд хийдэг. За мөн одоо мэргэжлэрээ цаашаа дахиад дараалж байгаа шатны сургуульд ороод за мөн одоо ижлэр техник ажилчид болоод
нэлээд бүтэмжтэй ажиллаж манай шалгараас маш олон байдаг. Энэ бас үеийн төгсгчнэр үеийн одоо хүмүүстэй бас гэж холбоотой ажиллаж байгаа хүмүүсийн амжилтыг бас нэлээд сайн мэдэж авах юм аа. За мөн манай энэ одоо гэрэл сургуулийн төрийн багш ажилчдад бас олон жил ажилласан бас өөрсдөө ажил дадлаг туршлагатай болсон юм хүмүүс юм. За одоо өнөөдөр бас улсын төсөв манай одоо гэрэл сургуулийн төв шинэ байрнаа бүсийг суулгахаар бас нэлээд эрсдэлтэй хөөцөж байна. За ер нь бол одоо 2-3 жил хөөцсөн. Ер нь ерөнхийдөө нийт төсвөрөөр бас нэлээд өндөр өсөлттэй ажил хийж байгаа учраас жоохон одоо хойш савдаад байна. За сая хэлбэл өөрөөс хамтлаг зөвлөлтөөр ярьж байгаа. Энэ жилээр бас нэлээд дээгүүр хэрэгжүүлсэн байгаа учраас бас одоо цаашаа ажлын нөөцтэй сайн байх гэсэн бүлээлтэй болж ирсэн. А тэгэхээр ер нь одоо аймаг орнууд хүмүүс бол газар юмны шийдвэрлээд тэгээд одоо зурд төсмийгдээ юм байж маань баригдах тусламж гэж хөөцлөн үзэлэн агуулдаг яг хааштай явж байгаа гэдэг үзэж байна. За тэгээд өнөөдрийн бас энэ одоо тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдэд бас шинээрэмжлэхийг таайд маань одоо бас энэ ерөнхийдөө олсон чинь болж бас энэ одоо сум орон нутаг аймгийнхаа бас үжил цэцэрлэг бас үнэтэй үнэтэй нутаг зэрэгцдэг юм аа гэдэг та бүхэн бас амжилтыг хүсье. За оролцогч нартаа одоо багш нартаа за өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ажил олгогч нартаа бас баяр хүргэж за Сквадрын жанр театрын дуучин Монгол улсын соёлын төвөөр ажилладаг мөнгөн мөнзийн дууч манаас та бүхэн аюулгүй мэдлэгээр шүлгээр хүрэлцэн ирсэн байгаа. Баярлалаа. Өнөөдрийн одоо тэмцээнийг одоо шүүм явуулах эрхэм эксперт багш нарын одоо та бүхнийг хүндэтгмээр залъя. За барилгын цэцлэгааны эксперт багш Жаргал сайхны уян таныг хүндэтгмээр залъя. За цэцлэгааны мэргэжлийг Монгол ур чадвар улсын уралдаанд оролцож 5, 6, 8 дугаар байранд болсон багтмал ажлыг гаргасан. Орон нутгад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын дээр одоо үйлдвэрлэлийн дадлаг хийж мэргэжлийн ур чадвараа манай суралцагч нар маань ахиулсаар байгаа. За дараагийн эксперт багш маань барилгын эксперт багш Отхон сайн багшийг хүндэтгмээр залъя. За Отхон сайн багш маань заагч зэрэгтэй ижилээр тус сургуульд 11 жил ажиллаж байгаа. За нэг жилийн ангийн сурагчдын нийт одоо 232 сурагчдыг амжилтаар төгсгсөн. Барилгын мэргэжлээр нийтдээ 350 мянган сурагч амжилтаар төгсгөж мэргэжлэрийн одоо ажилттай ажиллаж байгаа олон шалгыг одоо суралцсан байна. Ингээд та бүхэн тэмцээн уралдаанд амжилт хүсье. За дараагийн та бүхэн хүндэтгмээр эрхэм хүндтэй багш бол хоол үйлчлэгээний эксперт багш Батцэцэг багшийг та бүхэн хүндэтгмээр залъя. 13 оноос одоо тогооч мэргэжлэр 24 оноос хоолны үйлчлэгээ мэргэжлэр одоо хүртэл эсэд тооч орон нутгад одоо тогооч мэргэжлүүдийг бэлтгэн ажиллаж байна. За дараагийн өнөөдрийн тэмцээн уралдаанд орсон дараагийн мэргэжил маань одоо эксперт багш Ганнуурын мэргэжлийн одоо хосоо ярагшиг байгаа юм хүндэтгмээр залъя. За манай Ганнуурын мэргэжлийн маань одоо Шүдисийн хаяас Сквадрын аймагт тус сургууль маань одоо 20 оноос тийм одоо хүртэл одоо Магнуурчин мэргэжлээр хийсэн тавж байна. Ганнуурын мэргэжил нь Химбаа цахилгаан Ганнуурын төлбөрийн Ганнуурын багш хэрэгсэл тоног төхөөрөмжийг ашигладаг. Металл дискотик аймаг аслах бүгдийн Ганнуурын ажил хийж бүсгсэн олон ур чадвар дадлыг эзэмшүүлж байгаа. Жил бүр одоо Ганнуурын мэргэжлээр насан туршид нэг жилийн ангийн эзлийг байнга одоо амжилттай авч төгсөж байна. Ингээд Ганнуурын мэргэжлийг залуучуудаа суралцагч нартаа амжилт хүсье. За барилгын сан техникч мэргэжлийн одоо сан Ганнуурын эксперт багш Овсон дөржийг та бүхэн хүндэтгмээр залъя. За сан техникийн дадлаг багш Овсон дөржийг холсонд 2 жил ажиллаж байна.
дөрөв орчуулгын чиглэлийн газар нагнуурч мэргэжлэр 18 жил ажилласан 2024 оноос одоо тус сургууль маань одоо багшилж байгаа эрх багштай амжилт хүсье. За энэ спорт басбааны гэрмэн сургууль 2013 оноос эхлэн одоо хүртэл барилгын одоо сан техникч мэргэжлэр эсэлд авч байна. Барилгын сан мэргэжил нь дотн гадна цэвэр ус зайлуулах, дулаан дамжуулах, халаалтын систем угсрах, хэрэглэгчдийн хэрэглээний халуун ус дамжуулах хоолой угсрах зэрэг ажлуудыг технологийн дагуу үүсгэж байгаа. Мөн барилгын сан мэргэжлэр жил бүр 3 жил болон наслуулагчдын 1 жилийн ангийн эзэлтийг одоо амжилттай авч төгсөж байна. 2025 оны байдлаар сан техникч мэргэжлэр 150 гаруй мэргэжлийн тус сургуулийг одоо төгсөн болсон байгаа. Ингээд багш суралцагч нартаа амжилт хүсье. За мөн таавны барилгын багш, барилгын эксперт багш, ингэж явах багшигаа бас төгсгөр зааж байгаа. Багш маань одоо бүрэн зүйлтэй магистр багш маань одоо сургууль 16 жил ажиллаж байгаа. 2.5 жилийн мэргэжлийн ангийг 5 удаа биедан авч нийт одоо 119 суралцагчийг амжилттай төгссөн байна. Тэгээд багштай суралцагч нартаа амжилт хүсье. За ингээд Монгол ур чадвар 2025 тэмцээнд шүүг явал манай багш нар маань оролцогч нар маань бас тусдаа одоо тангар хөрөг ийм үйл ажиллагаа эхэлж байна. За ингээд багш нарыг орж ирнэ. За энэ хонцгоос хаалттай тэмүүлэг хэлбэрүүдийг Экспертийн нэрийн өмнөөс би Монгол ур чадвар уралдааны үн зүйлс болох шодрог ёс ил тод байдлын үдэл санааг баримтлан ёс зүйн дүрм уралдааны дүрм журмыг даагч мөрдөн төвийг сахиж ажиллахаа хангарлаж байна. За энэ багштай ажиллая. За оролцогч нар одоо оюутан суралцагч нар маань бас хангар хөргөс таваа намыг орж байна. Ань болны бүтэд нэг байна. За би ёсцон хэм хэмжээ. Хүндэтгэн биелүүлж судалгаар өсөлтөө бүх оролцогчийнхоо нэрийн өмнөөс танхарлаж байна. Уралдааны дүрм Монгол ур чадвар, үнэт зүйл, мөн чанарыг хэрэглэх мөрдөх болно. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн нээлттэй авралыг хүргэсэн та бүхэнд маш баярлалаа. Ажил олгогч нартай баярлалаа. Ингээд Монгол ур чадвар 2025 тэмцээн маань одоо анх удаа манай Сүхбаатар аймгийн мэргэжлийн боловсролын сургууль маань зохион байгуулж байна. Энэ уралдаанд бүх оролцогч нартай, багш нартай та бүхэнд халуун баярыг хүргэж амжилтыг хүсье. Иймэрхүү тэмцээн маань одоо амжилттай нэгж явуулъя.